Зохиолч Мөнх Сумбрал зүүшигтгсэн хүүхэлдээ. Гэрэл зургийн аппарат шархийн хурц гэрэл байнга нэвчнэ. Цав цагаан дэвсгэрийн наан чимээ олон янзын байрлал аван инээмсэглэн зогсох аж. Зурагчин аппаратын нүүрэндээ наагаад одоо үл алиг хаан эрг зүйтэй. Одоо 100 гараа ташаандаа аваад яг надах чинь. Шүдээл гаргаад бүр гоё инээмсэглэе. За боллоо. Баярлалаа гэв. Зураг авалт дуусч чимээ том толны өмнө суулаа. Тэрээ шинээр нийт гарч байгаа залуу дуучин том давхраатай алаг нүдтэй, урьдчилуун хар үстэй, намхан боловч ойлог туйхан биетэй. Байнга инээмсэглэл нүүрэндээ тодруулж авдаг нэг юм. Зурагчин чимээ зураг авалт амжилттай шүү. Ирсэн баярлалаа гээд толны өмнө цаасан догтой тавиад өрөөнөөс гарахдаа хайрыг минь надад үлдээгэж хамаагүй би хүүхэлдээ чинь болъё хэмээн аялсаар хаалга хаахад бүсгүй үл алиг мушилдснаа. Миний дуу олон хүнд хүрчээтэй гэж шивгнээ догтойг авч цүнхэндээ хэлээ. Зургийн студиэс тэр гараад машиндаа суун шууд хотын зүүн захад орших гэрлүүгээ ярав. Учир нь цаг хэдийний шүн дунд өнгөрчээ. Явсаар удалгүй нэгэн тоосхоор барьсан орон сууцтай хороолол дэрч зогслоо. Машина зогсоолд тавиад гар цүнхээ авч энэ хорооллын хамгийн харанхуй газар болох захын орц руу оров. Уг нь оронгууд гэрэл асах ёстой ч энэ удаа чийдэн шатсан юм уу? Цахилгаан тасарсан юм уу? Ассангүй. Чимээ харанхуйг твжиж чаддаггүй учраас орцны үдэн зогсоод шалыг хүчтэй хэд дэвслэв. Гэвч гэрэл ассангүй. Ядаж байхад оршин суугчд нь бүгд үгчгсэн юм уу гэмээр ёрын намгүм ноёлох аж. Эцтэй тэр цүнхөө ухан гар утсаа гаргаж гэрэл тусхан дотгош ороход лефтний товчлуурны улаан гэрэл цөмөн үзэгдэнэ. Ямар ч байсан тог тасраагүй юм байна гэж бодсон ч цахилгаан шат руу зүглэж зүрхэлсэнгүй. Цахилгаан шатны зүгээс айц төрүүлэм салхи хүлээх шиг санагдахад тэрээр утсаа барьсаар шатаар дээш урдан өгсөж эхэллээ. 2 дугаар давхар, 3 дугаар давхар, 4 дугаар давхар. Одоо ердөөл ганцхан давхар хэмээн өөртөөгөө ярих үед гэнэт нэгэн чимээ сонстов. Доороос нэгэн эмэгтэй хоолой гэж зөөлөн боловч дотор азайлгам гингэн. Тэр дуу улам ойртохыг бодоход маш хурдтай дээшлэж байгаа бололтой. Чимээ гинэт сэхэ орон гүйх шахам 5 давхарт гарч ирв. Энэ хооронд нөгөө дуу улам ойртож тогтог гэх хөлийн чимээ сонсдох нь 4 давхарт хэдийн ирч гисэн юм шиг. Гэж чихэнд чиртэй хоолоогоор дуулдахаж. Одоо ердөө 20хон алхам. Тэгээд л чимээ тэр айц төрүүлсэн хоолоогоор дуулахдаа хоолойны эзнийг харах болно. Тэр цүнхээ ухсаар түүний гарт нь үзэг, зөөврийн цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, төрөвч гэх мэт зүйлс таархаж. Одоо 10 гишгүр үлдлээ. 9, 8, 7, 6, 5. Түлхүүр. Чимээ түлхүүрээ гарган хаалга онгойлгож ороод урдхан шиг хааж гэрлийн унтраалга дарав. Тэр удтал хаалгандаа чихээнаа зогслоо. Юу ч сонсогдохгүй анир чимээгүй. Чимээ уртаар амьсгаа аваад алгуурхан гаргалаа. Ердөөл дээшээ гарч байсан хүн байж. Их бодол толгойд нь эргэлдэн өөрийгөө тайвшруулахад түүнийг өсөж байгаа гэлтхэн гэрдсэн хоржгон дуугарав. Үүдний нүсэр том шүүгээний хаалганд байрлах толинд өөрийгөө харлаа. Зураг авалтын будалтанд хэвээр авч баргар царайнд нэг л зогссонгүй. Ердөө цагийн өмнө энэ нүр будал түүнийг чимж байсан сан
Духан дээр нь хөлс бурзааж байнга инээмсэглэл тодордог царайнд нь одоо айдас цожирдол элхэн харагдана. Гадуур хувцас тайлж өлгөөд гал тогооны өрөөнд орж хөргөгч онгойлголоо. Минийх, наадах чи минийх, нааш нөгөөх. Жэми сандран мөндийлөө. Эргэн тойрноо харвал унтлахын өрөөнд орон дээрээ байх нь тэр. Түүний бие хөлөрч унтлахын хувцас нь орсон байв. Дахиад л хард арчээ. Химэн аманда бувтнаад өндийн хөшгөний завсраар гадагшин харвал үүр цагаад удаагүй бололтой зарим зүйл бараантан харагдана. Жэми хувцас солиод гүйхээр гадагш гарлаа. Өчигдөр шөнө асахгүй байсан орцныгээр л одоо ямар ч асуудалгүй тодхон асна. Шөнө унтраачдаг болсон байх та. Гэж сансан бүсгүй зам даган гүйж эхэллээ. Өөх зураа гар утснаас өдрийн ажлын хуваараа гүйлхэн харна. Тэрээр 9 цагаас дуу бичлэгийн студ орно. Дараа нь 13 цагаас хандаа сэтгүүлчид ярилцлага өгнө. Гүйж дуусаад гэртээ ирж хувцас сольж толинд харангаа наанан тавьсан жаазтай зургийг авлаа. Жэми нэгэн охины хажуу зогсоод мөрөөр нь тэврэн аз жаргалтайгаар инээмсэглэжээ. Нүүр дүүр мишээсэн охины шулуухан хар ус, нүүрний төрөх түүнтэй төстэй хідээж арай илүү өхөөрдөм аж. Жэми жаазтай зургийг хуруугаараа элбээд буцаан тавьж ханандах цаг руу хилэм хийгээд гарч одлоо. Sunshine Records гэсэн хаягтай хаалгаар орох үед түүнийг нэгэн нүдний шилтэй намхан махлагдав хүн их л баяртай угтаж авах нь тэрэ. Өө Жэми, эрсэнд чинь баярлаа. За тэгэхээр чиний шинэ уран бүтээл надад үнэхээр таалагдсан. Чи их авьяаслаг дуучин юм. Яаж айгуугийн тэгж сайхан зохиодог байна. Чиний Always дууны бичлэгийг хийхэд бэлэн болсон. Одоо чамайг дуулахыг л хүлээж байна гэв. Жэми нарны шилээ авангаа баярлаа гэд дууны бичлэгийн өрөөнд орж чих хөвжөө зүүн микрофоны өмнө зогслоо. Нөгөө нүдний шилтэй хүн хуруугаараа дууны найруулагчид дохио өгөнгүүд ая явж эхлэв. Хайрын үгс зүрхэнд ч хүрэхгүй, хамтдаа байхыг хүсдэгч бүтдэггүй. Дээрээс асгарах туслуудыг бороо гэсэн ч тэр нь үнэндээ дурлалын нулимс байлаа. Жэми дуу бичлэгээ дуусгаад ярилцлага өгөхөөр хандаа сэтгүүлчийн ажил руу явлаа. Тэрээр нэгэн өндөр шилэн барилга руу орж өгсөн хаягийн дагуу 6 давхарт гарав. Цэмцгэр уудам зайтай офисын өрөөнүүдтэй хаалгатай хонгол дундуур явсаар 607 дотын хаалгыг зөөлхөн тогшлоо. Ороор гэж нарийнхан хоолоогоор хэлэх дуулдав. Түүний өрөөнд ороход хандаа сэтгүүлч хэдийн ярилцлагандаа бэлдсэн бололтой ширээний ард суужээ. Дугуй шилнийхээ дээгүүр түүн рүү хялмхийн харснаа бугуун цагаа хараад тааж цагаа сайн баримтлах юм а да гэд инээмсэглэлээ. Харин сая шин дугаа бичүүлсэн студ ойрхон байж таарлаа. Тэгээгүй олж гадаа төгжрөл их вэ шүү. Гэд Жэми суудлаа эзлэв. За тэгэхээр хоёулаа ярилцлага эхлэе. Билнэ үү? Гэвт нь толгой дохив. Хандаа сэтгүүлч өмнө дэвтэр үзгээ бэлхэн бариад ширээн дээр уцаа тавьсан нь дуу хураагур асаасан бололтой. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд болон уншигчдаач бас өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр ярилцлага хоёулаа таны надад өгөөч хэмээх уран бүтээлийн талаар яриагаа эхлүүлэе гэж бодож байна л та. Одоо хүртэл шилдэг дууны чадыг тэргүүлж байгаа энэхүү дууны үг аяыг та зохиосон гэсэн үү? Тийм ээ. Энэ дуугаа би 3 сар зарцуулж байж зохиосон л доо. Гарахтаа сэтгэл их түгшиж байсан шүү. Гэхдээ сонсогчдын маань талархлыг хүлээсэнд их баяртай байгаа. Шинээр хүч төрөн орж ирж байгаа шинэ дуучин болохоор таны гэр бүлийн талаар мэдэх хүмүүс цөөхөн. Та нөхөр эсвэл найз залуутай юу? Өө байхгүй. Одоохондоо тийм зав олдохгүй л байна. Хэмээн инээлээ. Гинтэг амьдардаг вэ? Арга гэрийнх нь хаана байдгүй? Дэлгэрэнгүй яриач. Ээж аав маань эрт өнгөрсөн л дөө. Би ганц охин дүүтэйг өссөн. Гэвч жилийн өмнө дөө минь зүрхний шидэсээр үүд болсон. Уучлаарай.
Үнэхээр харамсалтай байна. Таны өдөр тутмын амьдралын талаар үргэлжлүүлэн ярив. Нар жаргаж хэдийн орой олжээ. Чэмээ төв зам төгжрөн явна. Энэ төгжрлээс болж дандаа оройтож харах юмаа гэж бодсоор их л таагүй эргэн тойрноо ширвэнэ. Гэнэт хойно нь Минийх гэх чанга дуу гарлаа. Үсгүй жожин огцом эргэж харвал хойд суудал дээр нь хин ч алга. Хойноос нь хэн нэгэн машинтай хүний сигналдах дуулдана. "Өөй, чи яваач ээ" гэхин ч дуулдав. Чэмээ эргэн жолоогоо атгаад машинаа хөдлөсөн ч гар нь жижирсээр байлаа. "Сая юу байваа? Ойрд надад юу тохиолдод байна?" Гэх зэрэг бодолд автсаар нэг л мэдхэд орцныхоо үүдэнд ирж гिचээ. Тэрээр хэсэг эргэлзэн үүдэн зогсож байх үед нэгэн хүн хажуугаар нь зурн дотгош орлоо. Чэмээ тэр хүний араас гүйх шахам яаран дагав. "Хантай байвал арай дээр бах" гэж бодсоор тэр хүний араас шатаар өгслөө. Энэ удаа аз болоход орц нь харанхуй биш гэрэлтэй тодоос тод асж байх ажээ. Гэтэл 3 давхар дөнгөж гармагц урд нь явж байсан хүн алга болчихов. Яг л элбий юм шиг агаарт уусчихуу гэмээр огт хүн байгаагүй юм шиг. Хүн байгаагүй юм гэж үү? Үнэхээр яг хүн байсан болов уу? Хар малгайтай цамцтай байсан. Алхаж явахт нь хөлийн чимээ юур сонстоогүй. Гэсэн бодлоо толгойд нь эргэлдэхэд чимээгийн нуруугаар хүйд дагаад явчихав. Одоо гэхдээ өгсгөөс өөр замгүй. Учир нь тэр хэдийн 3 давхарт ирчихсэн шүү дээ. Чимээ ажуухан амьсгаа аваад өгсөж эхэллээ. Түүнийг алхахтаа зэрэгцэн яг ард нь давхар хөлийн чимээ сонстно. Хэн нэгэн яг хонь тулаад алхаж буй мэт. Тэрээр сандран эргэн харсан ч хинч алга. Гэвч алхах үед яг ард нь хөлийн чимээ сонсцоор л. Тэрч бүхэл чихнийх нь хонь амьсгал мэдрэгдэнэ. Удсны дуу хангинаж Чэмээ цодсондоо болоод орилчихов. Гэхдээ энэ ердөө л түүний удас байлаа. Гар утсаа гаргаж ирээд харвал захирал гэсэн дугаараас залгаж байв. Байна уу? "Оо, байна. Чэмээ, чи хаана вэ?" "Би гэрлүүг орж байна." Тэрээр ярангаа алхасаар гэрийнхээ үүдэнд ирлээ. "Аа, тийм үү. Өнөөдөр шинэ дуугаа бичүүлсэн гэсэн үү?" "Тэмээ захирлаа. Тэгээд хандаа сэтгүүлчэд ярилцлага өгчхөд одоо гэртээ ирж байна." "Аа, зөв. Ойрдоо их ажил амжууллаа. Шинэ дуугаач бичүүлж гисэн юм чинь хэд хоног амар даа. 3 хоногийн дараа шинэ дууны чинь клипний зураг авалт хийгдэнэ. Мэдэж байгаа үсттэй." "Тэмээ захирлаа. Ашгүй би бас шинэ дуугаа зохиоё гэж бодож байсан юм. Зав гарсан дээр жаахан сууя." "За тэг. Сайхан амраарай." "За, та бас" гэж ярилцах зуур Чэмээ гэрт хэдийн ороод ирчихсэн байлаа. "Яах, ашгүй амархан" гэд инээмсэглэснээ агшин зуур тэр бодлон бөхөв. Түүнийг сая орцонд болсон явдал зовоож эхэлжээ. Гэвч их ядарч байсан тул усанд орчхоод ундахаар шийдэв. Чэмээ усанд орчхоод ундалгын өрөө рүүгээ ороход орны хажууд сейф нүдэнд нь туслаа. Цул металлаар хийсэн кодтой халдашгүй сейф. Түүнийг нээхэд дотор нь ердөө л нэг дэвтэр байв. Хуучирч өнгөн гандсан нотны дэвтэр. Дээр нь энх хүслэн гэсэн нэр харагдана. Чэмээ дэвтрийг нээхэд эхний хуудас нь "Надад өгөөч" гэсэн гарчигтай нотнууд ижигджээ. Хойш нь эргүүлэхэд борооны өмнө "Always" гэх зэрэг дуунууд бичээстэй байх аж. "Маргааш энэ дуунд ая зохиох юм бэ?" гэж үгэлсэн Чэмээ оддын зүг гэсэн дууг харж байв. Өсгүй хэдийн орондоо орсон ч айдас хүргэм хачин үйл явдлуудаас болоод нойр нь хулжжээ. Тэрээр утсаа оролдон хэвтэнэ. Интернетээр түүний тухай сайн муу олон нийтлэл хөвөрнө. Чэмээ утсаа цааш тавиад нөгөө дэвтрээ гарган шинэ дуугаа дуулж үзлээ. Холын хол анивчих Түмэн оддын гэрэл. Хотын гудамжнаас оддыг ажиглан сууна. Хаяада би түүний дунд дүүл ниснэ. Хамгийн өндөрт бас хамгийн
гүнд. Түүнд энэ дуу таалагдсан бололтой үл элэг мушигаад дэвтрийг Сефэндээ хийлээ. Нойрон хүрэхгүй байсан ч ядарсандаа нүдэн анаад унтахаар хүчлэв. Шүн дунд нойрноосоо цочин сэрлээ. Сэрсэн шалтгаан нь яг одоо том өрөөнд ямар нэг юм дуулж байна. Чэмээ сэмээрхэн орноосоо босоод хаалганд чихээ наж анхааралтай сонсов. Холын хулаа нэвчих түмэн оддын гэрэл хот гудамжнаас оддыг ажиглан сум хаяада би тэдний дунд дүүлэн нэснэ хамгийн өндөрт бас Энийг нь том бүрөөнд суугаад түүнээс өөр хинч мэдэхгүй байгаа шин дууг нь дотор эргүүцэн холоогоор аялна. Хэмээн өнөө хоолоо гинэтхэн маш чангаар хашгирав. Чэмээ цацсандаа огил үсрэн ухарсан ч бууцан хаалга руу ордлоо. Том өрөөнөөс гарч түүний унтлахын өрөө рүү чиглэх хөлийн чимээ сонстно. Чэмээ сандран хаалгыг түгжихэд хэн нэгэн бариулыг нэргүүлж нээх гэж оролдож эхлэв. Чэмээ "Чи хэм бэ? Надаар яах гээд байгаа юм?" гэж орилов. Гэтэл нам гүн болж хаалгыг нээх гэсэн оролдлого зогслоо. Чэмээ гэрлээ асан хаалганаас холдов. наадах чинь миний Гэж хашгирахтай зэрэгцэн унтлагын өрөөнийх нь гэрэл хагусрлээ. Өсгүй хашгиран уйлангаа гар утсаа орон дээрээ хайсаар олоод гэрлийг нь асаахад өрөөнд хинч алга. Тэр хүнчлөөрөө бие орон унтлагын өрөөний хагарсан гэрэлнээс бусад бүх өрөөний гэрлийг унтраалгүй үүр цайлгажээ. Энд тэнд жахаан чимээ гарах төдийдэл айж чожин нүдэрийг хин нэгний хайсаар нойрог уйханлаа. Мандах нарны туяа цонхоор гих үедэл бага зэрэг тайвшран унтаадаг. Гэвч зүүд нь хүртэл түүнийг тайван байлгасангүй. Харанхуй хонглоор хэн нэгнээс зугтаж араас нь хөөхөн наадах чинь миний гэж гараа сарвалзуулан тэмүүлнэ. Чэмээ нүдэн нийлээ. Дэрнийхээ хажуу твдэг утсаа авч цагаа харвал оройн 17 цаг тэгдэг минутыг зааж байв. Өндийх гэж оролдоод буцаад хэвтэв. Хэдий сайхан амарсан байх ёстой ч хардарсан зүүд эсвэл өчигдрийн явдлаас болоод хамаг бие нь хүндүрлэн ядарчээ. Бүсгүй утсаа аван хадгалсан дугааруудаа дээрээс нь доош нухацтайхан гүйлхэн харав. Харамсалтай нь ийм үед түүнд ханиулах найз нөхөд байтугай хүндлэнгийн хүнж байхгүй ажээ. Утсаа хүнжил рүүгээ шидээд удирдлага авч зурагтаа асаав. Саяхнаас нэрд гараад байгаа залуухан дуучин Чэмээ буюу инг чимгийн надад өгөөж уран бүтээлийг танд хүргэж байна. Өсгүй сувгаа саллаа. Тэр өөрийнхөө дууг сонсохыг хүссэнгүй. Ер нь орцонд хүртэл түүний дуу аимшигтайгаар цуурайтаж байхад яаж охин сонсохыг хүсвүлээ дээ. Чэмээ өнөө шөнийг яаж давж гарахаа мэдэхгүй л байлаа. Орноосоо өндийвэл урд нь хагарсан гэрлийн шилний хэлтрхий энд тэндгүй хэвтэнэ. Ямар ч байсан гэртээ хонж болохгүй гэсэн бодол толгойд нь эргэлдэв. Тэрээр хувцас солон гарахаар бэлтгэлээ. Тэр гар зүнхээ аван гар хаалганыхаа бариулыг бариад бие нь хөшсөн мэт зогсов. Эндээс яаж гарах вэ? Хэрвээ гарах юм бол хүйтэн харанхуй хонгол бүхий шатнууд намайг ямар нэг юм эсвэл хэн нэгэн хүлээж байгаа гэж бодогдоход өсгөө утсаа гарган такси дуудлагын компани руу залгалаа. Машин нэгэн томоохон зочид буудлын өмнө зогссов. Таксины жолооч 7500 төгрөг боллоо гэхэд тэр мөнгө авч өгөөд "За хамаа, хариулт хэрэггүй. Гэрт ирж авсан баярлаа" гэд бүсгүй 10,000 төгрөгтийн дэвсгэрт өгөв. Чэмээ жочид буудалд орж өрөөний түлхүүр аваад 3 давхрын 302 дугаарын өрөө рүү оров. Тэнд түн шиг 3 хүн багтахаар өргөн ортой том дэлгэцтэй зурагт тавьжээ. Хотын төв рүү харсан саруулхан цонхтой шөнийн хот үнэхээр дурглаа маж.
Жэми өрөөндөө хоол захиалж идчихээд урдхан шиг унтахаар орлууга яарлаа. Орой хүртэл унтсан ч гэсэн дэрэн дээр толгоогоо тавиад л нам унтжээ. Бүсгүй нүдэ нэв. Чухам юу түүнийг сэрээснийг мэдэхгүй. Гэхдээ өглөө болох ягааж үгүй байхад тэр гинэтхэн сэрчгэв. Тэр хэсэг чимээ чигнэн хэвдсэн ч юу ч сонсогдсонгүй. Өнөө шөнө юу ч тохиолдохгүй гэд тайвшран инээмсэглэх үед хонглоор хэн нэгэн хөлөөжрөн алхах дуулдлаа. Тэр дуу ойртсоор яг түүний өрөөний өмнө ирээд чимээгүй болов. Хэсэг нь нам гүн байснаа хаалга зөөлөн тогших дуулдлаа. Чимээ буудлын ажилтан байж мэднэ гэсэн цөгрөнгүй бодолтой найдан "Хэн бэ?" гэж дуу алдахад хинч хариулсангүй. Харин хаалгыг тогших биш, майжих чимээ түүний нурууны өсийг босгох нь тэрэ. Майжих чимээ улам бүр чангарсаар. Чимээ орны хажууд байх бүрхүүлтэй гэрлийг асаан дэрэгдэн байгаа утсаар буудлын ресепшнийг дуудахаар гараа сунгав. Оронд ороос цэлдэн хөх хүйтэн гарнаас нь бариад авлаа. Гараа салгах гэж хойш ухарж хамаг хүчээрээ татсан хэдий ч тэр гар түүнийг тавьсангүй. Харин ч бугуйг нь өвдгөн улам бүр чанга бацна. Чимээ түүнийг барих гараас нэг зүйлийг танилаа. Эрхий хурууны хажууд байх түлэгдсэн сарв. Энэ сарвыг тэр хамгийн сайн мэдвүлээ. 1-р хэсэг төгсөв.